Японд цагийн ажил хийд юм аа. Бэрт гэмтэл авцсан ажил дээрээ яах вэ? Японд сурдаг юм аа. Ажил руугаа, хичээл рүүгээ явж байгаад бэртэл гэмтэл авцсан юм аа. Машинтай мөргөлдсөн юм аа. Дугуйтай мөргөлдсөн юм аа. Хөлөө гэмтээдсэн юм аа. Гэх мэт амар олон асуудлууд байд юм. Тэг хүмүүс ингээд маш олон давтагдаж суугаад байгаа болохоор хариулъя гэж бодож байна. Японд сурч ажилладаг бол та энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Юуны төрөнд та Японд сурдаг бол үндсэн ажилтан биш цагийн ажил хийж байгаа тийм ээ. Тэгэхээр цагийн ажил хийж байгаа ямар ч ажил байсан те одоо төрөл одоо ямар нэгэн салбараас үл хамааран та тухайн ажил дээр бэртэл гэмтэл авсан одоо дэлгүүрт ажилладаг бол хүмүүс тосон түлэгдэх гэх мэтчлэн те одоо дахиа махаа шарж байгаа жижиг болон хүнд болон хөнгөн гэмтлүүд аваад идэг. Тэгээ тэрийг тоохгүй өөрсдөө хэлэхгүй за зүгээрээ гэд манайх чад байдаг. Гэхдээ тэгж болохгүй. Тэгэнгүүт цагаад хийжсэн ч гэсэндээ таныг яг албан ёсоор тухайн ажиллаж байгаа газар чинь одоо руусаа явах гэн буюу одоо гинтэн ослын даатгалд хамруулсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэрнээс танд одоо ажилгүй болсон үеийн чинь одоо ажилдаа яваагүй хоног гэж цалингуудыг өгөхөөс гадна одоо хөлчин гимтсэн байлаа гэж бодъё. Тэг хичээлдээ явхад та дугуй ундаг бол дугуугаар явж чадахгүй таксидэж явах хэрэгтэй шаардлага гарсан бол тэр бүх одоо амьдралын чинь өөрчлөлтөнд орсон бүх зардлыг даатгалын чинь газараас гаргаж өгөх хэрэгтэй байдаг. За тэгэнгүүт энэ дээр бэлэн мөнгөний ажил хийдэг хүмүүс яах вэ гэхээр бэлэн мөнгөний ажил хийхээр чинь таны мэдээллийг цааш нь явуулахгүйгээр та одоо мөнгө авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт газрууд болохоор бэлэн мөнгөний ажил одоо гейм бачд юм те ямар нэгэн хүнд хүчээр ажил хийж явж байгаа бэртсэн тохиолдолд яалтчгүй та тухайн газраараа өөрөө миний мэдээллийг оруулаад яг ингээд даатгалт хамруулад ингээд өгөө гэж та хүсэх ёстой байдаг шүү. Тэрэндэн зөрүүлээд тухайн газар чинь таныг үгүй өөрөө уучраа бол гэх юм бол над чинь хууль бус болохоор яг одоо Rodo Kanto шүү буюу тухайн өөрийнхөө харьяаллынхаа одоо хөдөлмөр хамгааллынхаа яам руу холбогдоод хэлэх ёстой. Таныг хохирлыг барагдуулж өгөхгүй гэж байгаа бол та бас тухайн компанийг одоо төсөөлж бодоод тухайн компани өмнөөс санаа зовоодох шаардлага байхгүй шүү дээ тийм ээ. За харин хичээлдээ явж байгаад те халтарч унтсан шатнаас унсан ямар нэгэн байдлаар хөл гараа гэмтээсэн оюутнуудын хувьд болохоор зүгээр л хичээлдээ явж байгаад унтсан бэрцэн гих тохиолдлууд ч гэсэн те оюутныг одоо даатгал гэж байдаг. Тухайн оюутны даатгал нь сургуулинд та бүхнийг одоо ирэхээс ч өмнө угаасаа оруулсан байдаг. За тэгэнгүүт Японы сургуульд болоо. Нөгөө коллеж болон их сургууль бол таныг анх эсэж орохт чинь хамруулсан байдаг. Угаасаа цаанаа ингээ бүртгэл автоматар явагдчихдаг. Тийм болохоор та тухайн даатгалаасаа бас муу адил эмчилгээний зардал болон амьдралынхаа хэвшлийн бүх одоо зардлууд мөнгнүүдээ гаргуулаа. Тэгээд дээрээс нь сургуультаа одоо байнгын таксигаар ирж буслаа гэх тэр хэрэглээний зардал. Дээрээс нь та одоо хөлчин гэмтсэн тохиолдолд гэртээ бүртээ одоо зогсоод хоол хийж чадахгүй байна. Одоо би байнгын хүргэлтийн хоол захиалж идэж байна гэх мэтчлээ. Тэр бүх баримтуудаа цуглуулчихад тухайн тэр хүргэлтийн хоолных нь зардлыг хүртэл гаргаж өгдөг гэж бодчихсон юм. Тэгээд тийм болохоор та яг өөрөө яхаа мэдхгүй бас сургуулийнхаа багшаасаа асуу. Тэгээ сургуулийнхаа багшаасаа асуухтаа юу байдг юм бэ гэж асуугаад юу ч мэдхгүйгээр ингэж асуух юм бол багш нар чинь мэдээж сургуульд футан одоо тийм одоо баг зардал гаргахын тулд танд аль болох тухайн даатгалаа баг ашиглах одоо тийм сонголтыг л зааж өгөх бах. Гэхдээ хэдий тийм ч нэг тодорхой зардлуудаа та гаргуулж авахын тулд багш нартай мэддэг юм шигээ багшаа тухайн одоо оюутныхаа даатгалыг би ашигламаар байна гэдэг онцгоос та бүх ингээд зөвлөлтөөрээ бүр нэмээд та дугуйтай явж агаад хүнтэй мөргөлдсөнтэй өөрөө та гэмтсэн биш бусдыг гэмтээсэн тохиолдолд ч гэсэндээ оюутны чинь даатгал хамаарагддаг учраас нөгөө талд чинь төлөх одоо хохирлын мөнгө те бусдыг гэмтээсэн тэр хохирлын мөнгийг болохоор тухайн даатгал гаргаж өгдөг. Тэгэхээр та дугуйтай явж агаад ч юм эсвэл ямар нэгэн байдалтай авцаамын одоо машин биш тийм ээ дугуйтай явж байгаа ч юм уу бусдыг одоо гэмтээсэн тохиолдолд та яг тухайн даатгалаасаа ингээд мөнгөний гаргуулад өгчих боломжтой учраас тухайн газараас зүхтаан гэдэг ч юм уу те ямар нэгэн тийм одоо айсан үйлдэл гаргах шаардлага байхгүй. Үнэхээр л та үнэхээр согтуу ч юм уу те яг ухаан санаагаа алдсан явж байгаад бусдыг хохироочоогүй тохиолдолд ямар нэгэн осол аваар гэд дийлэн хосол аваар явд болохоор таны оюутны чинь даатгал хамаарагддаг хүчнтэй байдаг учраас сургуультай хамгийн ихэнд одоо зөвлөлтөөрөө